Худагт сайн явдлын ёрөөлийн хаан. Тус эрдэм. Хүсэл ёроол бүхний дээд хаан мөн тул ёрөөлийн хаан гэж алдарсан энэхүү судрыг унших сонсох төдийгөр ирээдүйн хоочод сайн сайхан бүхнийг цогцлох асар их буян хураадаг гэдэг. Тиймээс эл судрыг мөнх бусыг үзүүлсэн хүний хойноос унших аваас асар их тус буйдыг үзүүлж дараа төрөлдөө сайн төрөлдөө төрөх уг шалтгааныг тарж өгөө зогсохгүй. Уншсан сонссон хүмүүс өөрийгөө давхар ёрөөдөг байна. Ори залуу мандшир дөрмөргөмүй. 10 зүгийн ертөнцөд дахныг 3 цагт гийгүүлэн заларсан бэлэгт хүмүүний арслан бүгдэд бие хэл сэтгэлээр мөргөй. Сайн явдлын өрөөлийн хүчээр санаан дэлхэн хамаг ялагчдад орон ертөнцийн хумхын тоогоор олон тоо хувлан сөгдөн мөргөй. Нэгэн хумхинд ч хумхын тоот бодсод нарын дунд бурхад заларсаар нэлэн хүй их номын агаар нэгүүлсгүй ялагчдаар дүүрэх болдгоо. Эцэс төгсгөлгүй магтаалын далай эгшгийн гишүүн далай дуугаар ариун бурхадын эрдмийг дүүрсгэж амгалан ажирсан бүгдийг магтъя. Сэнглийн дээд бүхэн цогцолсон цэцэг эрих хөгжим шүхэр гэрлэг анхлаг хүчсэр гэгэм бурхтад тахил өргөй. Тааламж төмсгөл аршаан зог талгалаг чимгийг сүмбэр уул шиг тансаг дээд үзэмж хийцтэй тахил болгон ялагчдад өргөй. Аль хэмжишгүй их тахилуудыг авралт тэдэнд сэтгэлээсэн зориулж ариун явдалд дуршин тэмүүлсэн агуу бишрлэр моргон тахий. Шунал хорсол мөнхгийн эрхэр бие хэл сэтгэлийн үүднээс бишгүй үйлдсэн хилэнц бүхнээ би нэггүй наминчилъя. 10 зүгийн бурхан бодсод сурагч төгсөгч ширвэг брадик амтан бүгдийн сайн үйлс аль бүхийд даган баясая. Ариусан гийж төрөгдлөөсөн гэж ирсэн 10 зүгийн ертөнцийн зулуудад авралын дээд номын хүрдэ алгасалгүй эргүүлэхийг айлтхан хүсье. Нирван дөр үзүүлэхийг болгоогчдод нийт ертөнцийн тоос шиг галавт амтан бүхнийг тэтгэн залрахыг алгаа хавсран өчөн залбирая. Моргон тахиж гэмшиг наманчлаад даган баясаж айлтхан залбирснаар аливаа хураасан буян бүхнээ ариуслын дээдэд зориулъя би. Эрт заларсан эдэгвэ оршигч 10 зүгийн бурхтыг тахий. Ирээдүйн бурхтаж өтөр түргэн эгэрлээ гүйцээж гэгэрэх болтугай. 10 зүгийн хамаг орон асар үлэмж ариун болоод бодомодно морилсон бурхад бодсод нараар дүүрэх болтугай. 10 зүгийн амтан бүхэн ашид өвчнгүй амар жаргаад ариун номын үйлс бүхэн нь ая найртай сэтгэлчлэн бүтэх болтугай. Гэгэрлийн замаар би замнаж орчил бүрдэ төрлөө мэдээд гэрээ орхисон үнний эрэлд төрөл тутамда гарах болтугай. Агуу гэгэрэгстийг даган суралцж ариун явдлыг төгсөг үзэтгэж ёс суртахууныг хэрэггүй ариусгаж ёс бусыг хэзээд төвчсүгэ. Тэнгэр лус чөдгөрийн хэл хүм бус болон хүний хэл алив бүхий амьтны хэлээр ариун номыг заасгай би. Элбэрэл журам брамидэд хичээж эрдэнэт сэтгэлийг алдалгүй барьж эрхэм сайн чанарын минь гутаагч элдэв буртагаас ангиж ирэх болдугай. Нар сар огторгүйд тордоггүй ленхва цэцэг усанд хэрддэггүй шиг зовлонгийн үсгэл шулмын үйлээс амьдралын тойрогт ангид явдугай. Элдэв хэмжээс ертөнц бүхний эмгэнэл зовлонго мачид амирлуулж
Энх хамгалан амьтдыг хөтлөн эгнэхт тэдэнд тусыг үйлдсэвэ. Буян төлсийг төгсдөгжээж бусдын явдалд зохилдон орж эрхэм сайныг үлгэрлэн үзүүлж ирээдүйн галав бүхнийг туулсвэ. Ялгаагүй над шиг гэгэрлийг эргэж ялгуусан хөвгүүдтэй бид хөрлөж ямагт бие хэл сэтгэлээрээ явдал ёроолоо нэгтгэх болдгоо. Өмг түшиг болсон нөхөд үлгэр сайн явдлыг заагч тай. Үргэлж би учрах бүртээ үнэн сэтгэлийн бүүт сөхрөөг. Ариун сэтгэлд баатруудаар хүрээлүүлсэн авралт бурхтыг илхэн үзэхтэй. Айс үе цагийн галав тутамд агуу ихээр тэднийг тагсваа. Богд мэрэгдийн номыг дээдэлж боди явдлаар хотлыг гэгэрүүлж ирээдүйн тоо томшгүй галавд эрхэм үйлсийг дэгжэн явсваа. Эргэх хорвоогийн орчил бүхэнд эгнэшгүй буян сууд сал эрдэм ухаан бясалгал гэгэрлийн эрдэнсэн баян сан болдгоо. Нэгэн хумхад хумхын тоот орон бүгдэд сэтгэшгүй бурхад бодисод нарын дунд заларсныг боди явдлаар яван үзсэвэ. Үзүүр хязгааргүй зүг бүхэнд үсний энтэд 3 цагийн далай бурхад далай орнуудыг далай галбад үзэн зорчсугай. Үг бүрэн далай мэт үлэмжийн чанар төгс аялгуу бусдын сэтгэлд ямарчлан нийцсэн бурхны зарилгыг ямагт сонсдугай. Цаг цагийн гэгэрэгсэд бүхний цаглашгүй номыг хүрдэг эргүүлсэн оюун баялагын их шиг зарилгт ой ухааны хүчээр нэвтэрсүгай. Ирэх цагийн галав бүгдэд агшин зуур бий орсугай. Алимд 3 цагийн галавыг ч агшин төдийд туулан явсугай. 3 цагийн гэгэм бурхадыг нэгэн агшинд би үзсугай. Эгнэхт тэдний эзлэгт хүн зүйлсийг илбит чанарыг бясалгалаар эзэмшсугай. 3 цагийн ариун орныг нэгэн хумхад илтэ бүтээж бүхий л зүгт тэр мэтчлэн бурхтын орныг байгуулах болдгоо. Ирээдүйн ертөнцийн зулууд дараалан гэгэрлийг олж хүрдийг эргүүлж амирлангүй туйлын нирваныг үзүүлэхэд аврал тэдний дэргэж явсугай. Хамгийн хурдан хувилгааны хүч, хамгийн үүд хөлөгний хүч, хамгийн эрдэмт явдлын хүч, хамгийн түгээмэл асрахын хүч, хамгийн сайн буйны хүч, харилдгүй бэлэг бэлгийн хүч, арга бэлэг самаадын хүчээр ариун бодийн хүчийг бүтээсвэ. Үйлийн хүчийг огоо тарилгаад Нисванысын хүчийг оргүй дараад шулмын хүчийг үгүй болгосноор сайн явдлын хүчийг гүйцээсвэ. Далай мэт орныг гүйгүүлж далай мэт амьтдыг гэтлэгсвэ. Далай мэт номыг үзэж далай мэт бэлгийг онсвэ. Далай мэт явдлыг ариусхан далай мэт өрөөлийг төгсгөж далай мэт бурхтыг дахин далай мэт галвыг туулсвэ. Алимд 3 цагийн бурхадын ариун явдлын өрөөл бүхнийг агуу сайн явдлаар гэгэрч алдалгүй би гүйцэтгэх болдгоо. Ялгуусан бүхний ахмад хөвгүн яруу алдарн саманд бадраа эрдэмт түүнтэй жилсхийн тулд эл буйна сайтар зориулъя. Бие хэл сэтгэл болон явдал орон бүгд нариуссан бэлгүүн сан өрөөлт түүнтэй би ч бас адилхан болдгоо. Эрхэмдэж явдлын тулд итгэл манзушрын өрөөлийг тавьж ирээдүйн галав тутамд үйлсэлгүй эгэрсэн үйлсийн төгсгүй цай. Илт явдал нь цаглашгүй болоод ид хавнч хосгүй болдгоо. Эн хэмжижгүй явдалд оршсон ч эрдэм чадал бүхнийг эрсвэ. Огторгын хязгаар хааг хүрнэ. Орчлон ертөнцөд тэнд ч оршин. Зовлон төөрөгдөл хаа үргэлжлэн зорьсон өрөөлмөн тэнд ч хүрнэ. 10 зүгийг эрдэнсээр дүргэж ахуй цэнгэлийг хотлоор бүрдүүлж хумхын тоос шиг олон галавт хутагт бурхтад өргөл болгосноос
Ерөөлийн хаан судрыг сонсож, гэгэрлийн дээд хутгийг мөрөөсөж, бууршгүй сүжгийг нэгэн тэл төрүүлбэл буйны дээд нь энэ болно. Хэнч гэсэн инхүү ерөөвл хязээд муу заяан дуналгүй. Хилэнцэд нөхрөөс ангиж ирэх бөгөөд хязгааргүй гэрэлтийг өтөр үзнэ. Эрхэм олзыг тэдэрхшэн энэ насандаа чамар жаргаад саманд бадраа ямар мэтчлэн сааралтгүй түргэн түүн шиг болно. Үннийг ухаараагүй хэн нэгэн үйлийн таван адгийг үйлдэлж үнэн сэтгэлээс инхүү ерөөвл өнөөхөн өглөн төдхөн арилна. Ухаан бэлэг бий бэлдэрг угсаа язгуур төгөлдөр болоод хар хорин хүчинд дийлдэлгүй хамаг гурван ертөнцөд шүтэгдэнэ. Ариун бодмод руу явж амьтны тусад тэнд суугаад аюулт шулмын хүчийг ялж ариусан гэгэрч үннийг номлоно. Энэхүү сайн явдлын өрөөлийг эндүрлгүй тогтоож уншиж хуулбал эцсийн үрийн бурхан л болгоон эргэлзэх хэрэггүй дээд гэгэрэлд. Манзушри Баатар хэрхэн айлдсан саманд бадраач түүнчлэн ерөөсөн. Агуу тэднийг даган суралцахтал аливаа буйнаа даатхан зориулъя. 3 цагийн ялагч бүгд ерөөлийн хаанаар өргөмжилсэн тул энэ бүхий буйны үндсээ эрхэм сайн явдалд л зориулъя. Энэ нас минь эцэслэх үед элдэв түйтгэр бүх найруулсгаад эгнэшгүй гэрэлт бурхныг үзэж энхмэндийн оронд одсугай. Эдгээр ерөөлөөр тэнд хүрснээр элдв болгон төгсгүй цэж орчлон хэдэ орших хугацаанд олон амьтанд туслан явсугай. Амар амгалан бурхны оронд ариун линхва цэцгээс мэндэлж амин даваа бурхны элдв бошгыг аяа бие бээрэ тэнд олсугай. Онцэрхэн бошгыг олоод олон зүүн голд хувилгаанаар оюуны хүчээр 10 зүгт олон амьтны тусыг үйлдсэвэ. Сайн явдлын ерөөлийг тавьснаар сая миний хураасан буйнаар амьтан бүгдийн чөрөөлө буян агшин төдийд бүтэх болдгоо. Зорж сайн явдлыг ерөөснөр зол буян хязгааргүй голоод зовлонгийн далайд живсэн амьтад зохист авидын орныг олдгоо. Эрхэм дээд ерөөлийн хаан энгүй амьтнаа тус болоод саманд бадрын эгэрэл бийлж сар заяа бүхэн хоосртугай. Om Mani Padme